Тодорхой мэдээ 4-р хэсэг. Ардчилсан нам Сүхбаатар аймагт 2600 гаруй цар цагт тараан байр шуулжээ. Сүхбаатар аймгийн ардчилсан нам 2020 оны сонгуульд бэлдэж хадсан талах хугацаанд дууссан молко тараасан тухай хөгжилтэй мэдээ жилийн өмнө дуулдаж байна. Харин үүнээс ноцтой нэг мэдээ байна. Сүхбаатар аймгийн засаг даргалсан Батцуур тэргүүтэй ардчилсан намын нөхдүүд 18-аас 25 насны 2600 орчим сонгуулийн насны залуучууд буюу бидний хил занснаар цар цаг Сүхбаатар аймгийн бүх сумдаар байршуулж хаягжуулжээ. Ингэж мянгаар тоодогдох хэмжээний залуус сонгуулийн үр дүнд хэрхэн жин дарж нөлөөлөх нь тодорхой юм. Ийхүү 2020 оны сонгуулийн үеэр чимээ сургаггүй байсан цар цааны нүүдэл гэдэг үг Сүхбаатар аймгаас төрүүлж дуулдаж байна. Сонгуулийн насны эдгээр залуучуудын шилжүүлэхийг бүр эртнээс хийж эхэлсэн бөгөөд одоо зарим хэсэг нь аймгийн төвийн Дарганг зочид буудалд байрлан нэр дэвшигч Ганнибалын сурталчилгаанд ажиллаж байгаа гинэ. Өнгөн дээр шударгаар өрсөлдөй гэж уриалах хэрнээ өөрсдөө болохоор бохир технологи бүр эртнээс нутагшуулж сонгуульд бэлдэж байсан нь энэ мэд үйлдэлээс нь тодорхойлж байна. Сонгуулийн үр дүнг бодлын тулдаг шударга өрсөлдөх зарчмыг хөсөрдүүлдэг бохир аргын нэг нь энэ цар цааны нүүдэл юм. Мянгаар тоодогдох цар цаг аймгийн хэмжээнд тараан байршуулж сонгуулийн дүнд шууд аргаар нөлөөлөхөөр оролдож байгаа нь сонгуулиар дамжуулан төрийн эрхийг хууль бус аргаар авахаар санаархаж байгаа гэмт хэргийн шинжтэй ноцтой үйлдэл юм. Тодруулахад цар цааны нүүдэл гэдэг нь өөр аймаг хотын сонгогчийг тойрогтон авчирч өөрийнхөө төлөө санал өгүүлэх гэсэн зохион байгуулалттай үйлдэл юм. Ардчилсан намынхын ингэж амь тэмцэж эдсэн хүн ална гэдэг шиг ааш аяг гаргаж байг бодоход эрх сонгуулийн эцсийн үр дүн тус намынханд тун тааламж муутай байхаар харагдаад байгаа юм байлгүй дээ.